Hello. Yeah. Миний сайхан ирээн бараан хувцсыг минь хараад гэдэг. За би өнөөдөр юм гоё ирээ хувцтай дотроо ягаан хар цэнхэр тэгснэ юу пүүзэн оранж хөлн ирээн заяа. За өнөөдөр би ямар бичлэг хиймээр байна гэхээр би өглөө алган гүйж байгаа. Өнөөдөр 3 дахь хоног нь миний өглөөгүйгээ тэгээд надаа энэ өглөөний гүйлтүүд айгүй таалагдчихэв. Тийм болохоор би энэ бичлэгээ гүйлтэн зориулмаар санагдлаа. За би энд юуны тухай ярих вэ гэхээр нэгт би анх яаж гүйлт рүү орсон. Хоёрт гүүхэд анхаарах юмнууд болон нөгөө нэг гүүхэд анхаарах юмнууд бас тэрэн дээр нэмдэг нь би ерөөсөө гүйж чаддаггүй хүн байсан. Одоо болохоор 40 минут 4 км болвол 4-5 км одоо ингээд өглөөний гүйлтэндээ гүйхэд надад бараг юуч биш болсон те. Нэгт зогсохгүйгээр сайхан удаан темптэй шогшиж чаддаг. Тиймэрхүү болсон байгаа. За би тэрэндээ хаж орсон. Тэгээд бичлэгнийхаа хамгийн сүүлд би гүйлтийн дараа хийдэг сонголтын дасгалуудаа та нарт үзүүлье. За. Зя. Би ер нь анх гүйлт рүү яаж орсон бэ? Би ер нь нэг тийм аягүй сонин төрлийн хүн баха нэг юм. Нэг бол огцом заяа. Нэг бол нэг юмыг хэдэн сар бодоод тэрийг хийж чаддаггүй. Тийм. Гүйлтийг болохоор огцомдож хийсэн. За тэгээд нэг өглөө босоод би гүмээр санагдал тэгэл гүйх гэж оролдоод фейлдэл гүйсний дараа хөл өвдөөл тэгээд нэг фейлдэж жагаад нэг амар гоё аппликейшн авсан байгаа. Тэр нь болохоор нөгөө нэг Nike-ийн гүйлтэй аппликейшн ерөөсөө мөнгө төлөх шаардлагагүй. Тэгээд тэрний надад хамгийн таалагдсан юм нь юу вэ гэхээр нөгөө нэг guided run гэж байдаг. Guided run маань яадаг вэ гэхээр нэг гүйлтийг эхлүүлэнгүүт хамгийн гол нь цагийг өгчдөг. Тэгээд нэг гүйлт эхлүүлэнгүүт та нарын нэг мотивашныг улам өгөөд цаашаа гүйх, яаж гүйх үү, юу бодох уу гэд ингээд илүү тийм сонирхолтой болгодог гэх юм уу гүйлтийг эхэлснээ дараа штэ тий. Гэтэ гүйлт гэлтгүй ямар ч төрлийн спортод штэ эхлэл хамгийн чухал юм шиг санагдсан. Яагаад вэ гэхээр спортыг хийх гээд эхлэх юм бол хүн дуусгаж чадна. Тэгээд эхэлж чадсан бол тэр чинь амжилт гэж бодох хэрэгтэй. Жишээ нь би өнөөдөр өглөө гэрээсээ гараагүй гэртээ байсан бол гүйлтээ эхлэхгүй гэрээсээ гараад би 10 минут гүйсэн ч гэсэн тэр бол надад амжилт. Тэгээд юу фитнесийг ч гэсэн ямар нэгэн спортын төрлийг ер нь бүгдийг тэгэж үзэх хэрэгтэй. Эхлэх юм бол тэр бол амжилт. Тэгээд хүн эхэлж чадхаараа дуусгаж чаднаар өглөөс ирээд хувцас өмсөөд тэгээд зүгээр гараад гүү. За тэгээд гүйлтэн дээр болохоор би юу анзаарсан бэ гэхээр нэг өөрийгөө хитрхи ингээд хүчлээд хэрэггүй. Тэгээ хүчлээ таах тусам ингээд нэгт гүйлтэндээ дургу ална, хоёрт маргааш нь гармааргүй санагдана. Хол зайд гүйж чадахгүй. Тийм болохоор хүн аль болохоор өөрийнх нь темпийг олоод шогшоод мэдээж нөгөө нэг мэрэгчлийн гүйлтийн тамирчин болохгүй учраас энэ бол зүгээр л миний өглөө гүйж байгаа толгоогоо гоё сэргээж байгаа. Тэгээд нэрээ гүйсний дараа би хөнгөрөөд бүр ингээд амар гоё болчихсон. Дараах нь болохоор гүйж явахдаа бие чангалж болохгүй шүү. Бие чангалахгүйгээр гоё суллаад guided run сонсож байгаа юм бол яг хав мэрсэр та нарт хэлж өгөн заримдаа. За одоо ингээд бие суллаараа гараас ихсрээрээ гэ. Гүйж явахдаа гараас ихсрэхээр амар гоё хөнгөрдөг. Тийм болохоор ер нь бие чангалаад гүйх юм бол айгүй хэцүү айгүй хурдан ядран. Тэгээд гүйж явахад ер нь meditation шиг амар гоё хаана юу айгүй олон юм бодогдоод амьдрал бодогдно, шалгалтууд бодогдно. Одоо бясалгал хийдэг тийм коучуудыг авчраад бас хамт суугаад тэгээ хамт ярьдаг. Тэгээ тэрийг сонсоод тэрнийхэн дундуур нь дуугаар тавиад тэгээд гүнгүүт айгүй гоё алдаг. Би зөвхөн тэр нэг Nike-ийн аппликейшнийг
сайлах гээд байгаа юм биш шүү. Би зүгээр тэр аппликейшн ачаар гүйлтэнд аягүй сайн орч чадсан гэдэг жаа. Миний хувьд би юу анзаарсан бэ гэхээр хүнтэй би нэг гүөх дургүй юм шиг үл. Ягаад гэхээр би хүнтэй хамт гүхээр тэр хүний темп, миний темп хоёр ерөөсөө тохирч үүдгүй. Нэг бол би тэр хүнээс арай удаан гүмээр байдаг. Тэгтэл тэр хүн намайг ингээд хүчлүүлээд улам хурдан гүгээд авах юм бол би тэр хүний темпэн тохируулаад гүйчихээр надаа өөрт минь нэг таалагдахгүй. Тэр нь бол тохирохгүй байгаа хгүй. Тэгэхээр би надад хамгийн перфект юм нь юу вэ гэхээр би өөрөө ганцаараа сайхан коуч Беннет буюу нөгөө нэг юугаа сонсоод Nike-ийн guided run-аа сонсоод тэгээд сайхан модондоо дуугаа сонсоод гүүх нь надад илүү таалагддаг. Гэхдээ зарим хүмүүс бас манай нэг найз дандаа хоёулаа гүүх дуртай нэг найзтайгаа ч юм уу тэгэл сургууль дээр явж ангол маргааш гүүх үү гэл ингээл хүмүүсээс асуугаал яваад байдаг. Тэр бол зүгээр ингээд найзтайгаа гүүгээд гүүж явахдаа юм ярих дуртай хүмүүс байгаа. Нэр яг өөрийнх нь гоё темпээр явж байхад хүн чөлөөтэй ярьж чаддаг тий. Ерөөсөө бие хүчилж хэрэггүй. Тэгээ ямар ч байсан та эднийг өглөө гараад гүүгээд үзээрэй. Гүүж болохгүй бол шогшоод хурдан алхаад тий. Ямар нэгэн хөдөлгөөл орж явах юм бол тэр бол амжилт. Тэгэхээр би одоо өөрийнх нь нөгөө нэг шилдэг хүн болох зарлага байна шүү дээ. Тэрнтэйгээ би яаж холбож ийнэ вэ гэхээр би гүйлт алганы дараа нэг жижигэн шатаар өөрийгөө ахиж ийна, нэг алхам урагшилж ийна гэж би үзэж байгаа. Тэгээд гүйлт маань надад дотроосоо ч гаднаасаа ч айгүй хэрэгтэй юм шиг санагдаа. Тэгээд дугуй бас яг тийм эффект үзүүлэх байх. Гэхдээ надад дугуй байдг болохоор би гүүгээд. Гэхдээ гүйлт бол миний бодлоор хамгийн хүртэг багтай ямар ч мөнгө шаарддаггүй. Ганц пүүцтэй хахад л ямар ч хувцастай гүйж болдог. Өөрсдөө нэг амир лимитгүйгээр гараад нэг биеэс суллаад гүүгээд үзээрэй. Хэрвээ бүр хэцүү нөгөө нэг шигүү байран дундуур амьдардаг замын хажуугаар нөгөө нэг гүйлтийн зам хүний алхахдаг зам маань байхгүй бол цэцэрлэгт хүрээлэн явал та. Тэр зайсангийн өөдөө өгсөлтөө. Тэр бол тэгээд агүй сайн дасгал болно. Тэгээд би өөрийнхөө гүйлтэнд гарлаа. Bye bye. Аба. Яа. Би гүйлтийн дасгалыг гүүгээ дуусчлаа. Би гүүгээ дууссан шүү. За өнөөдөр би 467 гүйсэн. 60 хэдэлээ. 60. За нэг 460 гүйсэн. За бүгдээр ингэж байгаа сонголтоо ичгүү. Зя. Би сонголтын дасгаланд дуу оруулалт хийчээ. Угаасаа тэртээ тэргүй сонсогдохгүй юм шиг байна. Hello, ирээд байна. За бүгдээрээ сонголтын дасгалыг эхлэе. Хүзүүнээсээ дээрээсээ эхэлнэ бүгдээрээ. Би хүзүүнийхээ сонголтыг нэлээд сайн хийх дуртай яагаад вэ гэхээр бөгтрөөсөө ангижрахыг хүсэж байгаа тийм болохоор хүзүүнд айгүй их хөдөлгөөн хэрэгтэй. За ингээд хүзүүгээ сунгаад за доошлоод гарлуу орлоо бүгдээрээ. Энэ маань мөрний сонголт. Яа би айгүй халууцсан юм шиг байна. За мөрний сонголт явж гин. Ингэж сунгаж байхдаа мөрөө жоохон доошоо татах гэж оролдох юм бол мөрч айгүй сайн сонгогдно. За тэгээд 3 толгоо иш часта миний байж байгааг. За ингээ гар сонгогдчихад хөөх юмтай. Зүгээр хөвцснээс ядаж хувцсан дээрээ хөвтөе та гэж утсан байна. За энэ бол гидсний сонголт сонгож байхдаа гоё амьсгал аваад яг гидснийхэн хэсгийг сонгож байгаа мэдрээ сонгуул айгүй гоё. За дараагийнх нь cat cow гэдэг позишн ирж байна. Нуруугаа дээшлүүлэхдээ хүүсээ дээшлүүлж байгаа юм шиг болоод тэгээ доошхтаа бүр ингээд нэлээд доошлуулаад. За дараагийнх нь child pose гэдэг юм байгаа. Энэ болохоор нурууны дээд талын булчингуудыг гоё сонгож өгнө. Энэ нэрээ би 2 дахин хурдлуулсан учраас айгүй хурдан харагдчихж магадгүй энийг жоохон гоё удаанаар хийнэ. За хөл явсан.
намайг битээ шоолоорой би айгу мод шүү нэрээ. Тэгээд багасаа угаасаа хизээж гараараа юуд хурж чаддгүй байсан. Газар хурж чаддаггүй байсан. За ингээд 2 хөлөө сунгаад би хөлөө нэлээд сайн сунгаад энэ миний сайжирсан гээл өмнө нь бүр энэс амар байсан. За одоо юу гэж вэ? За нэг хөл ташаага урагшаа нэлээд болгож өгнө шүү. Тэгээд ерөөсөө нааш цаашаа эргүүлэхгүйгээр тэгшхэн ивэр нь үлдээн. Нэр гараа дэвшлүүлж яхад хитрхи битий гэдэгээрээ тэгэх юм бол нуруучин гэмтэн шүү. За энэ болохоор pigeon pose гэж байгаа. Тэгээд хөлн дээрээ хөвтөөд гоё яг ташааныхаа хэсгийг сонгож байгаа. За энэ болохоор ингэж хөлөө татдаг нь одоо татж байгаа хөлнийхэн гоёны дээдлийн хэсгийг сонгож байгаа гэсэн үг. За дараагийн хөл явсан. Дургшаага нилээн дарж өгөөд за гараа хитрхи арагшаа олгол нуруу гэмтэн гिचэлсэн. За тэгээд нөгөө талын pigeon pose ирж гин. За одоо гуяа сонгосон. Яа, миний гарны булчин ч бас харагдчих. Яан тэр өөх ихтэй яана те. За яах. Гоё нөө. За энэ сонголтыг хийхдээ нэрээ юугаа бөксөө газраас өндөрлөж байгаа юм шиг тэгэж бодож агаад нэг яг бөксөөрөө биш тэр ясаараа суух хэрэгтэй. Тэгжээж яг мэдрэн үр дүнгийн. За тэгээ урагшлаад газар хөл рүү хүрэхгүй байгаа минь харж байгаа. Ямар мод юм бэ те. За шилб сонгогдсон. За шилбэн дээр яах нь газар хүрэх гэж оролдох нь байна. Гүйлтийн дараа шилб сонгох айгүй зүгээр шүү. За тэгээ цаашаа ахаад хөлний сонголт явчихна. Би угаасаа амар муу болохоор намайг гоё сонголттой хүмүүс байдаг да. Тэр бол би биш шүү. За. Манай аа хурж яхад би хурдгүүлэн. За яах. За. Нөгөө нэг сунгаж өгдгүү, сунж өгдгүү хөлөө сунгаал энэ нөгөөдөгч. За гайгүй л үдээ тэгээ те. За ахаа нэг жоохон сонгочих. Би нэрээ энэ сонголтуудыг хийж явахдаа нэг айгүй чухал сонголтоо мартцсан байсан. Тэрийгээ би энэ дараагийн бичлэг дээр яг гэртээ орж ирчээд улаан бахта хийсэн. Тийм тэр энэ бичлэгийн дараа гарч ирнэ. За ингээд бүтэн би хажуудлынхан тэр гоё булчингуудаа бүгдийг суллаад за гоё болчлаа. За баярлаа. Баяртай. Орчсныхан дараа л хамгийн чухал өгцөгнийхэн сонголтыг мартсныгаа гин саналаа. Тэгээд гүйлтний тухайд ахаад өшөө өөр юу хэлмээр байна вэ гэхээр зөвхөн Nike аппликейшн биш би Under Armour-ын аппликейшн ашигладаг охиныг тань. Би өчигдөр хараа бүр ингэ чихрэдмээр санагдаад бүр ингэ чихэрлэгээ мэдгүй л болохгүй юм шиг заяа. Тэгэхээр нь юу хийсэн гэж жим сарсан. Өчигдрийнхаа бичлэгийг оруулаад тэгээд өнөөдрийн бичлэг маань дуусч байна. Гүйлтийг хүмүүсээ ерөөсөө бити ингээд нэг хүчээр хүлээж аваарай. Тэгээд хэцүү гүйлтүүд гэж байна, амархан гүйлтүүд гэж байна. Гүйлтний одоо 2 км
маргаашны 2 км-тай ерөөсөө адилхан биш байдаг. Тийм болохоор гүйл толгон өөр гэдгийг бас санаад илүү гоё мотивашнтай илүү цааш дүргэлж байнга гүөх тийм гоё зорилго тавиад тэгээд гүүгээрээ халуун өдөр, хүүтэн өдөр, боротойд гэдэг ингээд гүйлтүүд ер нь айгүй сонирхолтой шүү. Монголд хэрвээ энэ 100 цуцлагдаагүй марафон энэ төр болох юм бол яагаад орж болохгүй гэж 5 км-ийн гүйлт мүлт гэл зөндөө болдог шүү. Тийм юмд оролцоод үзэхгүй юу. Тэгээ өнөөдөр би усан дараад хичээл хийгээд нилээн хийх юм ихтэй маргааш ажиллах болохоор. Тийм учраас дараагийн бичлэг хүртлээ. Бай бай. За би энэ бичлэгийг нэг бичлэгийнхэн дундуур оруулна гэж бодож байна. Яасан бэ гэхээр би өнөөдөр идэх ёстой юм эзэн л дээ. Гэхдээ миний бүр ингээд амар чихрэдмэр санагдаад болж өгдөггүй. Тэгээд ингээд бүр ингээд мэдгүй чихэрлэг юм идмэр санагдаад нэг тийм өдөр байна. Тэгэнгүүт нь би гараа дэлгүүр орчоод явчихна. Цаа. Шивгавц. Тараас тэгээд бас нөгөө нэг персик авсан байгаа. Тэгээд нэгэн дэлгүүр орж байгаа юм чи ингээ бас нэг жоох юм авцсан. Тэгээд дэлгүүрээс гэрлүүгээ орж явах замдаа надаа энэ нар таалагдаад нартай байгаа дээр бичлэгээ хийчихье гэ. Тэгээд хийж байна. Ингээ зогсож байна. За тэгэхээр үнэхээр наа чи хэцүүдээд чихэрлэг мэдгүй л болохгүй нэг тиймэрхүү үед бол жимс аваад идэж болох нэ. Гэхдээ жимсэнд ч гэсэн сахар байдаг гэдгийг мартаж болохгүй. Гэхдээ би өөрийгөө нэг амар харихгүй байгаа болохоор зөвшөөрнө. Тэгээд удаан хугацааны гоё миний биеинд удаан үлдэхээр тийм үр дүн хүсэж байгаа учраас өөртөө нэг хатуу байхгүй. Тэгээс нар амар гоё байна. Нэр минь наранд минут айгу сонирхолтой өнгөтэй харагдчихна. Би тэг өнөөдөр нэрээ юу Fox Eye хийх гэж оролцсон. За баярлалаа. За арай. Энэ зүгээр нэг бичлэгний голоор орох тийм экстра мэдээлэл байгаа шүү. За миний амар их чихэрлэг юм идмээр санагдаад идэх гэж байгаа юм маань энэ. Би нэг жижигхэн шавааныхаа 4-1-ийг зүссэн. Тэгээ дээр нь нэг ширхэг пич зүссэн чи пич нь амар цагаан өнгөтэй. Тэгээд энэ нэмдэг нь хатаасан манго авсан байгаа. Хатаасан мангого тавиад энийг иднэ.